Улаанбаатарын дагуулхот Налахын дэнждэр Монгол Германы ашигт малтмал технологийн их сургууль байгуулагдаад хичээлийн нэгт хичээлээ үтэх гэж байна. Манай сургуулийн ер нь бол талаас дэш профессорууд ер нь гадаад багш нар тэгээд бус багш нар Монголд дандаа Герман төгссөн багш нар. Тэгээд мэдээж олон улсын мэдлэгийг мэдээж бас олон улсын хэл англиар тавьдаг. Манайс ч сургууль хичээлээд бүгдөө. Тэгээд нэмэлт дээрээс нь Монголд хамгийн анхны кампустай сургууль. Та нар харж байгаа айгуу гоё харгаж гисэн тийм сэтгэл татам сургууль байгаа. Тэгээд ер нь бол номер 1 зөвлөл мөрөдөл зорилго дээрээс нь маш өндөр түвшний боловсролыг их нутагтаал эзэмших боломж нэгдсэндээ. Холбооны бүгд найрамд Герман улсын канцлер хадагта Ангела Меркелийн 2011 онд манай улсад хийсэн төрийн дээд хэмжээний айлчлалын үеэр яригдсан яриа хэлцлийн үр дүнд дэлхийн инженерийг Монгол бэлтгэх Монгол Германы ашигт малтмал технологийн их сургууль байгуулагдаад байна. Ich würde sagen, Hochschulbildung. Манад суралцсан оюутнууд төгсөөд дэлхийн ямар ч улс оронд ажиллах өндөр түвшний чадвартай, мөн аль ч орны нэр хүндтэй ихтэйд сургуулиудад шууд элсэн суралцах чадвартай болгохын тулд бид дэлхийн хэмжээний боловсролыг олгохоор зорьж байна. Und weiter studieren können, wenn sie möchten, nicht nur in der Mongolei, sondern weltweit. Монгол Германы ашигт малтмал технологийн их сургууль нь Германы нэр хүндтэй техникийн их сургуулиудын консорциумтай хамтран ажиллах түншийн харилцааны хүрээнд Фрайбергийн уулын академи техникийн их сургууль, Аахны техникийн их сургуулийн харьяа 2 ч их сургууль, мөн Бохумын дээд сургуультай хамтран ажиллаж байна. Манай сургуулийн хувьд бол шалгуур өндөртөө бүгд бол гадаад дотоод ихтэй сургуульд одоо докторийн зэргийг хамгаалсан ийм хүмүүс бол ажиллаж байгаа. Инженерүүд бэлтэн байгалийн ухаан төр дундаа математик, физик, хими хичээлүүд бол ордог. Германы одоо хамтран ажилладаг ихтэй сургуулийнхаа профессорудаа зөвлөн анхны бол программыг бол боловсруулсан байгаа. Энэ бол зөвхөн суур хичээлийн үед яригдж байгаа зөвлөл дээ. За бусад хичээлийн үед бол ерөөсөө л яг Германаас өөрсдөө багш нар нь профессор багш нар ирээд ордог. Сургалтаа, судалгаагаа, үйлдвэрлэлтэйгээ холбоод гурван холбоо байгуулж ажиллах ийм зорилготой тэгж ажиллаж байгаа. Оюутнуудыг аль болох бага курсээс нь бид нар өөрсдөө бие дааж сурах, бие дааж ажиллах, бие дааж материалаа олох тийм ээ. Эрдэм шинжилгээний өгүүлбэрүүдийг ч гэсэндээ одоо бага үеэс л одоо суралцаад тэрийг уншаад ингээд ойлгоод тэгээд тэрнийгээрээ өөрсдөө бас зохих туршилт дадлагуудыг хийгээд явах ийм л чиглэл баримталж явж байгаа. Тэгэхээр бэлтгэл ангийн хүүхдүүд бакалаврынхнаас адил ер нь ялгаа байхгүй бүгдээрээ л нэг адилхан юм хийж байгаа, адилхан бүгдээрээ хичээж байгаа. Ер нь бол хувь хүний ер нь төлөвшөх талаас маш их давуу талтай. Одоо залуучууд дэлхийн хэмжээний боловсролыг хөлийн дэст авч бус эх орондоо эзэмших бүрэн боломжтой болжээ. Гагцхүү энэ сургуулийн босхийг давахын тулд англи хэлний мэдлэгээрээ олон улсын хэмжээний түвшнийг хангасан байх шаардлагатай төдийгүй ерөнхий боловсролын түвшинд математик, физик, хими хичээлээр үндсэн шалгалтаа өгч 500-аас дээш оноо авч байж элсэн суралцах хэрэгтэй болж чадах нэ. Өнгөрсөн хичээлийн жилд 300 гаруй хүүхэд элсэлтийн шалгалт өгснөөс 60-аад эсэгч нь тэнцсэн нь хичнээн шалгуур өндөртөө болохыг харуулж байна. Уг нь сургуулийн хүчин чадлын хувьд 700 оюутны багт амжтай. Би төгсчөд анх сургууль ер нь хайсантай би инженерийн чиглэлээс сургуулиуд. Тэгээ Монголд ерөөсөө шүтэс гэдэг сургууль байсан. Тэгээд гадагшаа яв гэсэн төлөвлөгөөтэй яжгаад 8 сар 6 сар төгсчөд бодлого конкурсын дараа шалгалтанд зарлагдсан. GMIT сургуулийн. Тэгээд өгөөд тэтгэлийн байранд тэнцээд энэ сургуульд орж ирсэн байгаа. Тэгээд миний номер 1 шалтгаан бол мэдээж мөрөдлөө зорилгод агсан. Дээрээс нь мэдээж Монголд их нутагта гэрэгтэйг ойрхон маш өндөр түвшний боловсролыг авах гэж сургуулийг сонгосон да. Монгол Германы техникийн их сургуульд энэ хичээлийн жилд 60 гаруй оюутан суралцж байна. Тэдний нэг хэсэг нь бэлтгэл курсынх, нөгөө нь бакалаврын үндсэн ангийн оюутнууд юм. Элсэлтийн шалгалтаар англи хэлний бүтэн оноонд хүрээгүй эсэгчид энэхүү хэлний бэлтгэлээ хангадаг байна. Гэхдээ үндсэн хичээлээ адил түвшинд үздэг. За одоо тус сургууль уул уурхаан боловсруулалтын болон хүрээлэн буй орчны инженеруудыг бэлтгэж байна. Биний хоёр жишээ хэлье да. Нэгдүгээрт нь манай оюутнууд
дадлагт 1-р ангиас эхлээд гарч байгаа. Үйлдвэр дээр очиж ажиллаж байгаа. Түүнтэй уялдаад 2-р жишээ нь юу вэ гэхээр сургуультай хамт ажилладаг байгууллагууд нийлээд Монгол Германы технологийн их сургуулийн анд нөхдийн холбоо гэж байгууллага саяхан байгуулагдсан. Тэр байгууллагын зорилго юу вэ гэхээр биднийг энэ гурван холбоог үүсгэхэд туслах. Сургалтын ажлаас үйлдвэрлэлийн ажлаа одоо судалгааны асуудал дээр жишээлбэл энэ байгууллагуудын хэрэгцээ нь юу вэ? Эргээд оюутнуудаа дадлагжуулах, эргээд сургалтаа явуулах ийм л зарчимтай. Энд оюутны суралцах 5 дахь бүрэн хангагджээ. Хичээлийн анги танхим бүрэн хүрэлцээтэй, дадлагын хэрэглэгдэхүүн хангалттай, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад хүртэл дэд бүтцийн шийдэж өгчээ. Сургалтыг хэрэглээнд илүүтэй тулгуурлаж, судалгаа хийх боломжоор хангахыг чухалчилдаг байна. Зөөр хичээлүүдийн лабораториудыг нэлээд сайн тонголж авнаа гэсэн юм зорилготой ажилласан. Аль болох чанартай байх ёстой. Тэгээд бид нар яг энэ хичээлд хэрэглэгдэх энэ багаж тоногдох хөрөмжүүд, ялангуяа шил сав материалуудыг бол бид нар Германаас авсан. Одоогоор Монголын их сургуулиудад хараахан байхгүй багаж хэрэгслээр тоноглогдсон энэ лабораторид оюутнууд урмлын тосноос биотүш гаргах туршилтыг хийж байна. Хэрвээ туршилт амжилттай болвол анхлын үнэртээ савн хийх дараагийнхаа төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Анх бол манай англи нэгшлэнд нь байхаар биднэрт одоо ийм төсөл хийх сонирхолтой хүмүүстэй хамт хийгсэн одоо санаачлаг гаргаад тэгээд сайн дурын 11 хүүхэд нийлээд энэ төслийг бол эхлүүлсэн. Тэгээд анхандаа бол бид нэр зүгээр яг ирээдүйд инженер болох хүмүүс ер нь иймэрхүү өөрийн гараар юм хийх ямар нэгэн гэсэн бодлоготойгоор эхлээд тэгээд дараа нь бас бизнесийн санаачлага бас биднэрт нэг талаараа сургаад тэгээд нөгөө талаараа бас хаяг юмнаас яаж бүтээгдэхүүн гаргаж ирээд дахин боловсруулах тухай ер нь бол зааж өгөх байдлаар л эхэлсэн үйл ажиллагаагаа. Тэгээд одоогийн байдлаар бол бид нэр биодизелээ хийгээд бараг ер нь эцсийн шатандаа явж байна. Бидний хамгийн анхны эхэлсэн одоо туршилтын ажлын маань сүүлийн угаалт нэгдээд одоо октооныхаа тоог шалгуулахаар явуулах үлдсэн байгаа. Тийм дагаа энэ хэсэг бол одоо дахиад нэг угаалтын дараа бол яг энэ шиг бас цэвэр түш гарч авна гэсэн. Энэ төсөл бэлтгэл болон 1-р курсын оюутнууд оролцжээ. Дадлага ажлыг баг курсээс нь эхлүүлэх нь тэдний хувьд сонгосон мэргэжлийнхээ утга учирыг таньж мэдэх сонирхлыг нь татдаг байна. Ингэж гэмээр мэргэжилтэд дуртай чадварлаг болгосон хүүхдүүд бэлтгэгддэг ажээ. Цаашдаа манай сургуульч нөгөө процесс инженерийн буюу одоо уул уурхайн боловсруулах инженер бэлтгэн. Тэгэхээр энэ чиглэл рүү мэдээж судалгааны ажлууд бас хийгд. Манад одоо уул уурхайн бүтээгдэхүүн гол түүхийдүүд болох минерал одоо металлын чиглэлийн судалгаа нөгөөх нь бол одоо нүүрс нефт гэдэг тийм ээ. Энэ шатах ашигт малтмлын чиглэлийн судалгаанууд явуулна. Тийм учраас энэ чиглэлийн бас ихний дэд бүтцийн одоо багш тоногдох хөрөмжүүдийг бас бид нар аваад байгаа. Германаас бол одоо сая болоод механикийн хичээлийг бол заа механик инженерийн хичээлийг заалаа. Хүүхдүүдээр бол сая жишээл хулганы хавах хийлгээ тэрийг одоо өөрөх нь инерцээр явуулах ийм уралдаан зохиох жишээтэй. За энэгээр юу ойлгуулсан гэхээр одоо кинетик энерги гэж юу юм, потенциал энерги гэж юу юм. За энэ хоёр энерги нэгнээс нөгөөдөө шилжихэд ямар хүч гарч байгаа юм ч гэдэг юм уу тийм ээ. Энийг хүүхдүүд маш гоё мэдэрч ингэж авсан юм байгаа юм шиг харагдсан л да. За гэх мэтлэнгээр ямар нэгэн бас хийлгэх гэдэг нь сураад байдаг, уншаад байдаг, бодоод байдаг гэхээсээ илүү бас хийлгэхтэй тал руугаа маш их анхаарч хийлэгдэг юм болов уу гэж би бас бодлоо. Миний хувьд бол зүгээр инженерийн математик гэдгийг бол зааж байгаа. Тэгэхээр би бол урд нь их сургууль багшилж байсан ерөнхийд бол онлын математик. Онлынхаа математикийн ангид бол математик өндөр түвшинд хичээл заах гэдэг байдлаар бол их анхаардаг байлаа. Одоо инженерийн математик гэхээр бол маш их амьдралаас математикийг амьдралд яаж хэрэгж байгаа юм бэ
гэдэг ийм жишээнүүд маш их байдаг юм байна. Жишээлбэл одоо хүний бөөрийг одоо юу яа тийм л та тийм математикийн эллипсийн ойлтын тусламжтайгаар бол бөөрлийн яг нэг зэг рүү бол туяа тусгаж имжилдэг тийм ээ, бөөрийн жолог хайлуулдаг ч гэдэг юм уу тийм ээ. За ийм сайхан олтуудыг бол математикийг ашиглаж хийдэг юм байна. За тэгэхээр бол тэр бүхнийг бол гоё мэдрээд ингээ уншаад хийж авч байгаа нь бол бас надад их сонирхолтой гоё санагдаж байгаа л да. Хүүхдүүдэд ч гэсэн сонирхолтой. Монгол-Герман хоёр улсын засгийн газрын дэмжлэгтэй байгуулагдсан энэ сургуульд хэрэгжиж байгаа менежментийн төслийн 1-р шат эх оны 6-р сард дуусч 2 дахь шатны буюу дунд хугацааны төлөвлөлт 2019 он хүртэл хэрэгжих юм а. Энэ хүртэлх хугацаанд төрөөс дэмжлэг авч ажиллах сургууль цаашид бие даан чадахчих зорилт тавьжээ. Аль болох нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн инженерүүд бэлтгэхэд анхаарч боловсон хүчний эрэлтэд нийцсэн судалгаанд үндэслэж байна. Одоо тус сургууль уул уурхайн боловсруулах инженерийн бакалаврын 4 жил, механик инженерийн бэлтгэл хөтөлбөр 1 жил, хүрээлэнбүү орчны инженерийн бакалаврын 4 жилийн ангиудад эсэлт аван суралцуулж байна. Энэ хичээлийн жилд оюутнууд 7 сая төгрөгийн төлбөртөө суралцж байгаа юм. Энд оюутны татвар байр, сургалтын бүх хэрэглэгдэхүүнүүд, үйлдвэрлэлийн дадлагад гарах зардлууд багтжээ. Хэрвээ оюутан амжилттай суралцвал тэтгэлэгт бүрэн хамрагдах боломжтой. Одоо тус сургуулийн оюутнуудын 30% тэтгэлэгтээ суралцж байна. Мөн бас нэг давуу боломж байгаа нь Германы хамтран ажилладаг ихтэй сургуулиудаа шилжин суралцах явдал юм а. Монгол-Германы технологийн их сургууль нь Германы нэр хүндтэй цэхингийн их сургуулиудын консорциумтай хамтран ажиллах түншийн харилцаанд орж байна. Эдгээр түншүүд нь Монгол-Германы цэхингийн их сургуулийн сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, сургалтын хөтөлбөрийг боловсруулахад оролцох юм а. Гол нь Монгол-Германы цэхингийн их сургуулиас санал болгож байгаа хичээлийн хөтөлбөр болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ихтэй сургуулиудын стандарттай нийцэж байхад оршино. Германы гэсэн тодтолтой явдаг бос сургуулиудтай холбогдож ажиллах тийм зарчим байгаа. Нэгдүгürt нь хамгийн эхлээд Оманд байдаг сургуультай бид нар тодорхой хэмжээгээр холбогдож эхэлж байгаа. Түүнчлэн цаашдаа хятадын сургуулиудтай бид нар бас ярилцж үзэж байгаа. Хонконгийн сургуультай, Америкийн сургуулиудтай хэмжлэнгээр цаад утга нь юу байна вэ гэхээр зүгээр нэг одоо сургуулиудтай хамт ажиллагаа хөгжүүлж ийн гэдэг ингээд нэг хоёр хүнээс цаашаа явуулахтаа биш. Хамгийн гол нь тэнд байгаа мэдлэг чадварыг тодорхой хэмжээгээр Монгол шингээх, эргүүлээд хүмүүсээ дадлагжуулах ганц оюутнуудыг багш нарын гарч байдаг юм уу. Магадгүй цаашлаад тэр сургуулиудаараа дамжаад түрүү ярьжсэн үйлдвэрлэлийн байгууллагад оюутнуудыгаа тухайн улсад дадлага хийх, болцоо гэрэл хийх ийм л зарчмыг барьж ажиллаж байгаа. Хэдийгээр Монголдо дэлхийн боловсрол олж гадаадын ихтэй сургуулиуд руу шилжин суралцах боломжтой ч гадаадд суралцж байгаа монгол оюутнууд энэ сургуульд ирж суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байна. Сургалтын хөтөлбөр нь олон улсын стандартыг хангасан сүүлийн үеийн судалгаа шинжилгээнүүдэд үндэслэн сурах бичгүүдтэй хамтран ажилладаг гадны ихтэй сургуулиудын номын сангуудаас онлайнаар номоо захиал унших боломжтой гэд сурах нөхцлүүд нь олон талаараа нийцэж байдагтай холбоотой юм. Нөгөөтэйгүр зардлын хувьд ч хэд дахин илүү хэмнэлттэй мэдээж юм а. Манай номын санд одоогоор 3000 ном байгаа. Үүний 700-аад нь герман хэл дээр, үлдсэн нь болохоор англи хэл дээр номнууд байгаа. Номнуудаа ер нь бүгдийн нөгөө гадны Германаас, Америкаас бүх номоо захиалж авчирдаг. Бусад сургуулиудын номын сангаас юугаараа илүү байна гэхээр зэрэг номын сан маань ерөөхдөө нөгөө сүүлийн үеийн орчин үеийн техник технологиор тохижуулагдсан. Оюутнуудыг нөгөө бүх цагаан номын сандаа зарцуулах бүх цагийн нээлттэйгээр авч өгсөн. Өглөө 9-оос орой 22 цаг хүртэл ажилладаг. Сургууль 10 алхмын зайд оюутны дотор байртай. Оюутнууд бүгд дотор байранд амьдардаг. 7 хоногийн сүүлийн амралтын өдрүүдэд л харих боломжтой. Гэртээ байгаагаас дутхааргүй тохилог орчинд тэд амьдарч байна. Аюулгүй байдлыг бол бүрэн хангаж ажиллаж байгаа. Жижүүр багш гарч байгаа. Оюутны байрны багш нь бол 24 цагаар гардаг. Дээрээс нь сургуулийн жижүүр гарч байна. Сургуулийн секретийн хамгаалтын алба гарч байгаа. Тэгээд нь дотор байр бол ингээ бүрэн камераар тоноолгдсон.
Дотор байрны аюулгүй байдал бүрэн хангагджээ. Ослын үеийн гарц давхар болгонд гал унтраах шугам, өрөө бүхэндх галын тохиолдол, гэрэл татсарсан тохиолдолд ажиллах нөөц гэрэлгээд ер нь бүгдийн л Европ стандартын шаардлагад нийцүүлжээ. Монголд бол ганц энэ дотор байр 160-аас 170 оюутны багтаамжтай сургууль бүрэн хүчин чадлаараа дүүргэлт хийвэл нэмж дахин ийм нэгэн дотор байрыг шинээр барих юм. Сурах орчин нөхцлөөр ийхүү бүрэн хангагдсан орчинд суралцж байгаа оюутнууд суралцах хугацаанд бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн санаачлалуудыг гаргадаг нь энэ сургуулийн бас нэг давуу онцлог юм. Бидний сургуулийн үүдээр анх ороход хуванцар савны цуглуулга анхаарал татаж байлаа. Сүүлд сонирхон асуувал нэгэнт хогийн савнд орох энэ савнуудыг дахин ашиглаж юу хийж болох тухай төсөл хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа юм байна. Инженерийн бүтээл сэтгэлгээ өчүүхэн ч гэсэн зүйл бүтээлчээр хандхаас эхэлдгийг энд тод томруунаар мэдрүүлж байгаагийн нэг жишээ гэхэд л энэ юм а. Сургуулийн оюутнууд төслийн хүрээнд урлагийн сургуулийн оюутнуудтай уулзалт хийж хаягдл саваар юу хийж болох талаар зөвлөлдсөн байна. Удахгүй тэд хамтын бүтээлгийнх ажилд орно. Ажил мэргэжилтэй чадвартай мэргэжилтэн төрүүлэхийн тулд оюутныг бүтээлч хамт санаачлагч болгох нь Монгол Германы технологийн их сургуулийн сургалтын хөтөлбөрийн амин сүнс гэж хэлж болох чухал арга зүй юм. Сургуулийн зорилго бол дэлхийн стандартад нийцсэн инженерийг Монгол бэлтгэж Монголын болоод Азийн бүс нутагта тэргүүлэх сургуулиудын нэг болно гэсэн зорилготой байна.